Монгол улсын хамгийн их баялаг бүтээж байгаа салбар ямар салбар вэ? Уулуурхай салбар яг үнэ. Тэгвэл дэлхийн ч гэсэн хамгийн их баялагийг уулуурхай салбар бүтээдэг байсан юм бэ. Жижигхэн тоо харъя л да. 1985 онд дэлхийн уулуурхай салбарын өсөлт энэчээс харагдана. 9.6 тэрбум байсан бол 2022 онд 18 буюу 2 дахин өсөлтийг үзүүлсэн. Бидний мөрөөдөд байдаг нөгөө гадаад улсад мөрөөдөд байдаг нөгөө өндөр хөгжлийг ард нь юу бүтээдэг вэ гэхээр уулуурхай салбараас олсон баялаг тэр өндөр хөгжлийг бүтээдэг байна. Тэгэхээр би энэчээс нэг дүгнэлтийг хэлэх гээд байна. Яагаад энэ өсөлтийг бид нар юутай холбож ойлгох гэхээр хүний хөгжлийн өсөлт, мэргэжлийн боловсон хүчний өсөлт, бусад бүх төрлийн хүнтэй холбоотой өсөлтүүд байгаа учраас энэ хөгжлийн өсөлт гэж яригадаад байгаа эдийн засаг өсөж байгаа. Дэлхийд нийтэд хамгийн хөгжлөөр урдтай явж байгаа хятад улс байгаас хятад улс гэхэд дэлхийн топ энэ уулуурхай үйлдвэрлэл хөгжсөн 4 том улсын нэгээр байдаг. Хоёрдугаарт Америк нэгдсэн улс. Америк явахыг одоо очиж сурахыг хүсдэг хүмүүс энэ ч дунд байгаа да тий. Бидний мөрөөдөд байгаа Америк нэгдсэн улсад маань тэр хөгжлийг бий болгоод хөгжлийн ард байгаа хөрөнгө оруулалтыг бий болгодог гол салбар нь уулуурхай салбар.